Аймгийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн 12 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж 2016 оны ажлаа аймгийн удирдлагуудад тайлгналаа. Манай аймаг хүн амын тооноос хамааран өвчлөлтөөр улсад дээгүрт бичигддэг. Ялангуяа хавдар сүрье, дох бэлгийн замын өвчлөл эмч мэрэгжилтнүүдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм а. Тиймээс энэ хүрээнд 2016 онд дох бэлгийн замын халдвар түвшнийг бууруулахын тулд эрүүл мэндийн яам нэгдсэн үндэсний байгууллагатай хамтран 15.3 сая төгрөгийн төслийг хэрэгжүүлж 15-аас 35 насны 3,000 гаруй залуусыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Хавдрын чиглэлээр олон ажлуудыг өрнүүлсний нэг нь хавдар судлалын үндэсний төвтэй хамтран хавдраас урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулсан явдал юм а. Тус аянаар 11 хортой хавдрыг илрүүлэн эмчилж байна. Мөн энэ жил 7,000 гаруй иргэнийг эрүүл мэндийн сургалт сурчлаганд хамруулахаас гадна эмч мэргэжилтнүүдэд чадахжуулах ажлуудыг зохион байгуулжээ. Ирэх онд буюу 2017 онд дээрх ажлуудаа илүү үр дүнд хүрэхийн тулд хавдар сүрье, дох бэлгийн замын өвчлөлийн чиглэлээр орон нутагт дэд хөтөлбөрүүдийг боловсруулах дүгнэлтийг энэ өдрийн хурлаар гаргалаа. За эрүүл мэндийн зөвлөл аймгийн засаг даргаар ахлуулсан зөвлөл байдаг. За энэ зөвлөл маань 18 гишүүнтэй. За ингээд сая өнөөдрийн хурлаар бол 16 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны товч тайлан танилцууллаа. За энэ үйл ажиллагаанд хамгийн гол нь нэгдүгээр бид нар бэлгийн зам дохыг бууруулах чиглэлээр ямар үйл ажиллагаа хийвэ гэдэг тайланг тавилаа. Хоёрдугаарт нь сүрээгийн өвчлөлийг бууруулах манай Дархан уул аймаг ер нь дох бэлгийн замын халдвар сүрээгээр нэлээд улстай ер нь эхний 1-ээс 2 дугаар байранд явж идэг, өвчлөлийн хувьд их өндөр байдаг. За энэ чиглэлээр хийгдсэн үйл ажиллагааны тайланг тавилаа. За сүрээгийн хувьд бол 2016 оноос 40 гаруй тохиолдлоор буусан одоо шинэ сүрээгийн өвчлөө штэ 40 гаруй тохиолдлоор буусан ийм үр дүнтэй ажиллаж байна. Сүрээгийн чиглэлээр олон сургалт сурчлагын хөтөлбөр юмнуудыг хэрэгжүүлж ажилласан. За энэ тодорхой хэмжээнд үр дүнтэй байна. Шинээр сайн дурын идэвхтнүүдийг бас нэлээд бэлтгэлээ, боловсролын байгууллага, оюутан сурагчдын дунд нэлээд олон ажлуудыг бас зохион байгуулсан ийм үр дүнтэй ажил боллоо. За дох бэлгийн замын чиглэлийн халдварыг одоо бууруулахын хүрээнд бол бид нар эрүүл мэндийн яам за дээрээс нь бол нүүбийн хүн амын сантай хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүллээ. Ингээд 15-аас 33 насны залуучуудын дунд бэлгийн зам дохоос сэргийлэх одоо хөтөлбөр хэрэгжүүлэн үндсэндээ тэдний дэмжлэгээр 15.3 сая төгрөгийн төслийг авч хэрэгжүүллээ. Энэ хүрээндээ бид нар одоо 3,000 гаруй залуучуудыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрууллаа. Илэрсэн өвчлөлийг эмчлэн эрүүлжүүллээ. Дээрээс нь одоо нийтдээ аймгийн хэмжээнд 7,000 гаруй иргэдийг хамруулсан одоо сургалт сурчлагын ажлуудыг бас зохион байгууллаа. Эмч мэргэжилтнүүдэд чадахжууллаа. Бас ийм одоо төрлийн үйл ажиллагаануудыг хийснээр 2016 онд бас энэ чиглэлийн үйл ажиллагаа идэвхжсэн байгаа. За үүнээс гадна хавдрын чиглэлээр бас л манай аймаг бас тодорхой хэмжээнд ер нь өвчлөл өндөртэй аймгийн тоонд орж явдаг. За энэ чиглэлээр бид нар одоо энэ албан байгууллага хамт олон иргэдэд одоо урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ зохион байгуулахаас гадна бас хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг 16 хүний бүрэлдэхүүнтэй баг хавдар судлалын хавдрын аяныг зохион байгуулсан. За энэ хүрээндээ бид нар бол нэлээд олон хавдруудыг шинээр илрүүлсэн. За 11 хавдрын шинэ тохиолдлыг яг хортой хавдрын шинэ тохиолдлыг онцлоод эмчилгээнд одоо бас хамруулсан байж байгаа. Эрүүл мэндийн байгууллагууд өвчлсөн хойно биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх ажлыг илүү их хийх ёстой. Гэтэл энэ тал дээр дутмаг ажиллаж байгааг хурлын үеэр шүүмжилж байсан юм. Иргэдийн дундаж хоол хүнс, агаарын бохирдол болон тэдний амьдралын буруу хэвшлээс шалтгаалсан өвчлөл их байдаг нь нууц биш юм а. Тиймээс аймгийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнээс холбогдох байгууллагуудтай хамтран эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх томоохон ажлыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа аймгийн удирдлагуудад илэрхийллээ.